Сайн байцгаана уу? Илжит нэгэн подкастаараа мэдчилж байна. Энэ удаагийн подкаст нь маань боловсролын төвийн захирал Батан цэцэг захиралтай хамт энэ удаагийн подкастыг хөтлөж явуулнаа. За би ер нь ингээд подкастныхаа өмнө хэлэхэд ер нь бол манай подкастууд хоёр хүн ороод хоорондоо юм ярилцж байгаа зөвшил шижил гаргасан юм өнгө аястай явдаг штэ. Та анзарч ирсэн нь шууд ийм байдаг шүү гэж хэлхээсээ гадна хоорондоо ярилцж байгаа. Тэ? Янз бүрийн санаа бодлоо оролдуулж агаад тэндээсээ юм шийдэл гаргаад тэр шийдлээс маань хүмүүс нь бид хоёрын дээр ярьж байгаа процессоос бас тэ сонсогч маань өөр ингэсэн дүнэлтэйгээд ямар нэг юм зулгаач аваасаа гэж боддог учраас ер нь бол ингэж юм зөвшөлтөлтөө хийдэг шүү гэдгийг бас ингэ сонсогчтой сануулмаар байна. Яг ингэ тэр чинь ийм байдаг шүү. Ингэж дагач хэрэг ч юм уу юмрхүү юмрхыг ер нь бол нэг хүсэж ерөөсөө бодохгүй байгаа. Тэгэхээр бас би одоо ярьж байгаа бид нарын яриатай хамт ингэж хоорондоо бас зөвшөлтөөд бид хоёрын санааг бас тэ зүг байна уу буруу байна уу гэдгийг хамтдаа ингэ шүүгээд бас комментароос илэрхийлээрэ гэж сонсогчдоосаа хүсмээр байна. За энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За энэ удаагийн подкастны одоо нэг айхтар сэдв гэхээс өмнө иймэрхүү зүйлийг хоорондоо бас ярилцъя гэж бодлоо л да. Багш хүний хувьд ингээд яхад ямар нэгэн асуудал тулгарлаа. Тэнгүүт л ингээд энэ тэнээс хайна. Тэнгүүт ингээд нэг юм have to гэдэг юмыг ингээд заагаад өгсөн байдаг те. За багш гэдэг чинь ийм багш гэдэг нь бол ийм арга хичээл заан ч юм уу ингээд ийм have to буюу юмыг одоо нэг хэрхэн хийдгийг ингээд заасан. Гэтэл нэг яагаад тэрийг хийх ёстой юм бэ? Яагаад ингээд тэгвэл юм дөрөв хуваацсан юм бэ? Энд чи юуны учиртай юм бэ? Тэгвэл тэнийг яаж амьдралдаа буулгах юм ч юм уу нэг юм why гэдэг нэг юм санаа нь баг байдаг юм шиг санагдаад үүний талаар ярилцъя гэж бодож байна л доо. Yes. Тийм. Угаасаа тэгээд чи бид нар ихэнхдээ дандаа нэг why гэдэг асуултанд хариулдаг шүү дээ, тий. Яг яагаад бид нар энэ хүүхдийг загнаж болохгүй? Яг яагаад энэ хүүхэд ингэж суралцахгүй байгаа? Яг яагаад багш ингэж тий эмоц сэтгэл хөдлөлөө ингэж одоо зохицуул сурах хэвээр яг яагаад гэдэг ингээл яагаад гэдэг асуулт манаа нөгөө багш нарын өрөөнд тий эсвэл Женифтер нэг өрөөнд цодог. Тэгэхээр энэ ажлын өрөөнд дотор ч юм уу те менежерүүдийн өрөөнд дотор ч юм уу байнга энэ яагаад гэдэг асуултууд маш их явдаг. Эннийхээ өгөөжийг бид нараас хүртэж штэ. Энд чинь ингээд 5 жил бид нар доктортой үйл ажиллагаа явуулж гин. Жилээс жилд багш нарын тоо өсөж гин. Жилээс жилд хүүхдүүдийн тоо өсөж гин. Дээрээс нь жилээс жилд манад ажиллахыг хүсэж байгаа хүсэмжит тэр одоо орчин нь бол болчиход штэ. Амар олон хүний хүсэмжит орчин болчиход байна. Тэгээд жилээс жилд бид нар ингээд маш их юм өргөжинд хилж чинь. Тэгээ энэний чинь өгөөж нь юу юм гэхээр бид нар өнгөрсөн 4-5 жилийн туршид тасралтгүй яагаад гэдэг асуултанд л хариулсан байна гэж би бодоод байгаа юм. Тэгвэл яаж хийх биш те have to биш те яаж энийг хийх вэ? Энэ хүүхдээ л ихэд яаж харилцах вэ? Энэ хүүхдээ л ихэд яаж харилцах вэ гэдэг ч юм уу те им өнгөцхөн гадна талын тэр нэг хэлсэн дээр нь хайрцагын дээр нь ингээд тулаа зогсох биш. Тэрний дотор талд нь юу вэ? Цаана нь юу вэ гэж нөгөө амарсаа ухсны өгөөж нь юм уу гэж би одоо яг хараад байгаа байхгүй юу? Тийм шүү. Тэгээд за ер нь ингээд зүгээр өөрийнхөө хувийн одоо нэг туршлагаасаа яхад өмнө нь одоо би ингээд янз янзын сургууль ингээд ажиллаж үзчихсэн. Өөр ажлын байрнаар ингээд багшаар ажилладаг байхад шинэ багш ялангуяа ингээд ажилдаг байхад ингээд нэг юм сайн хүүхэд байж байгаа гинт ингээд хичээлдээ модал гинт намайг ингээд анхаарахаа болол ингэвэл яах вэ гэж багш ингээд хантаа мөргөлдөөл энэндээс ингээд тосомж харахаар хүүхэд уусаад юу ад юм дөө гэж бити тоомоо ч юм уу ингээд нэг юм яг юм бүр ингээд яагаад тэр хүүхд ингээд нэг юм цаадлын ингээд нэг уул сууртаа тайлбарлаад өгч эсвэл ингээд тэгээд ном зохиолоос уншчих ч юм уу иймэрхүү юм ингээд эрэл хайгуул гэхээр надад жоохон дутмаг санагдаад байдаг гэсэн. Тэнгүүтлээ боловсролын төвд орж ирээд нөгөө багш нартайгаа ярилцж агаад за ингээд аяга мундаг хичээлээ судаг хүүхд байж агаад нэг өдөр ингээд аяга муухай ашлаа надад гэдэг ингээд гайхаад ингээд бүр ингээд байж исэн чинь манай нөгөө нэг хулан багш ингээд бүр олцсон байсан тэрийг ухаж явсаар агаад яагаад гэдэг асуултыг өөртөө бас их тавьсан юм шиг байна. Тэрнийхээ асуултыг бас ингээд хүүхд болгон ингээд тэ нэг юм тийм температураар ингээд дандаа ингээд сайн байгаад идэггүй дандаа муу байгаад идэггүй. Тэр өдрийн тэр хүүхдийн зан арын шин эсвэл тэр хүүхдэд тохиолдсон зүйлээс болоод тийм хүзүйл гардаг учраас тэрийг та хувь хүн дээр бити хүлээж аваа. Дараачийн өдөр нь та тэр хүүхд боломж олгоод үзэхэд тэр хүүхд өөр сэтгэл зүйтэй ирнэ ингээд 50 байгаараа гэдэг ийм гарц гаргалгыг олцсон байгаа байхгүй. Тэгэхээр ингээд яасан бэ гэхээр манай хулан багш бас л яагаад гэдгийг ингээд олж явж байгаад өөрөө олгоод авсан байсан. Тэгэхээр ингээд хүн
хүн ер нь яагаад гэдгийг зааж өгөх хэрэгтэй юм бэ те? Ямар арга замаар гэдэг нэг аргачлал тодорхойл томьёолт биш өө юм чи ингээд яагаад гэдгийг нь ер нь бол багш өөрөө нөгөө ухаад ойлгоо тий ингээд нэг тэр асуултын хариултыг ойлгоцсон зүг чигийг ингээд харсан байгаа тохиолдолд яг үнэндээ яаж гэдэг зүйлийг багш болгон өөр өөрийнхөө л хийх хэрэгтэй байхгүй да. Тэр нь багшийн өөрийнх нь тэр нэг нандин зөвлөн, өөрийнх нь тэр арга зүйн, өөрийнх нь аргачлал нь болж үлддэг тий. Одоо жишээлбэл нэг сайхан сахилгагүй нөхөртөө ажиллахаар бол Жэни ямар одоо тий Жэни огш маань ямар аргаар ажиллах уу, тий Изабель огш маань ямар аргаар ажиллах уу, тий Алис яаж ажиллах уу гэл ингээр чинь багш болгон өөр өөрийнхөө л ажиллах байхгүй да. Тэгэхээр тэр нь өөрийнх нь энэ онцлогийг харуулдаг, хөв хүнийх нь тэр зан харилцаа, төлөвшөл тэгээ бодож сэтгэж байгаа байдал тий бие авч явж байгаа байдал эсвэл тэр хүүхдийн талаар бодож байгаа юм. Ингээд бүх юмтай холбоотой л ингэж уйгдэж багшийн арга зүй аргачлал гарч ирж байгаа байхгүй. Зүгээр яг яагаад энэ хүүхд ингэж байна? Яг яагаад би энэ хүүхдүүдэд чихийн дараагүй, нүдийн дараагүй тий ингээ буруу харуулж чи шашаар цуу гэж хэлээгүй. Тэгсэн хэрнээ энэ хүүхээ сурахгүй байна гэдгийг чи ингээл ирж хайх. Яагаад гэдэг юмд л хариулах хэрэг гараад байгаа байхгүй. Тэгээ одоо яхаа зүгээр ингээд боловсролын салбарт явж байгаа маш олон сургуульд хөтөлбөр үйл ажиллагаа янз янзын юмуудыг харахаар ерөөсө бүгд have to гэдэг юм яваад идэг. Яаж гэл те. Яаж энийг инхүү яаж тийхгүй гэл амар олон тим юмнуудыг ярьдаг. Гэтэл яг үндэ яаж гэдэг чи өөрөө салбарлуул баг хэдэн сая 100 тэгээ юм хариулт байгаа шүү дээ. Гэтэл яагаад гэдэг юм маш цөөхөн юм үндсүүртэй нэг юм тэгээ үндсөөр тэр нэг шалтгаан нөхцөл тим юм ингээд тайлбарлаад өгсөн байхад яаж гэдгийг багш өөрөө хийх хэрэгтэй байхгүй. Тэн дээр нь багш өөрийнхөө онцлог, өөрийнхөө тэр тархитлогоо, өөрийнхөө мэдлэг боловсрол, өөрийнхөө ааш занг тааруулаад ингэж гаргаж ирэх хэрэгтэй гэж миний хувьд бол яг энэ боловсролын байгууллагыг удирдах явж байгаа хувьд бол яг тэгдэг учраас ингээл байгууллага дотор ерөөсөө яаж биш яагаад гэд надаас ер нь бол ингээ яаж гэд асуувал хүрээд ирэхээр яагаад гэдэг хариулт өгчөөл за одоо бараг та нар чи өөрөө л хийчихнэ гэж явуулчихдээ штэ. Тэгэхээр чин Жениас өөрөө энийг мэдчихэе. Тэгэхээр чин яг үндэ нөгөө багшд гэрийн даалгавартай үлдчихэж байгаа байхгүй тий бодос сэтгэх ирж хайх судлах одоо юу гэдэг унших тэгээ өөрийнхөө нөгөө онцлог тохируулж тэрийг хэрэглэх нэг юм бас ингэж үлдчихэж байгаа байхгүй. Тэгэл тэрийг олоод хийцэн багш ч өөрөө яг өөрийнхөө юм хийж байгаа юм шиг гээд. Тэгвэл бол би яаж гэдгийг хэлж өгчөөл. Жени яг ингэдэг. Тэгээд инг 2 дугаарт нь 3 дугаарт нь 4 дугаарт нь за одоо хамгийн төгсгөлт нь чи ингээрэй гээд. Жени зааж өгчөө явуулчих юм бол Жени тэгэл тэрүүгээр хийж үзээд тэр нь нөгөө өөрийнх нь арга нь биш учраас тэг ингээл нэг удаа 2 удаа туршаал байхгүй болчихж байгаа байхгүй. Ийм юм амар олон газар ингэж түгээмэл харагдчихаа. Гэтэл манай байгууллагын тухайд манад ажиллаж байгаа багш нарын тухайд болохоор ерөөсөө нэг тийм очиж дахин нэг ханаа мөргөөд идэг юм бол байхгүй л харагдаад байгаа надад. Тийм шүү дээ. Заримдаа бас ингээд гайхдаг шүү. Ингээл хэцүү үе болонгод одоо бадмагч руу заа нэг хорой гэдэг хингөт л бацаалаа бодлоготой болгоод хараа гаргачдаг. Би ч одоо яана одоо юу болоод байна гэл нэг зөвлүүлэг чиглүүлэггүй юм шиг санагдах үед байдаг ч гэсэн өөрөө тэрийг ингээд ухаж явсараагаад аргаа болоод арга зам болоод эн чинь яагаад энэ хүүхд ингэснийг нь хэмжирсэн байна гэд олоод авчдаг учраас хүнд яагаад одоо нөгөө have to-гийн заах юм шүү дээ. Яагаад гэдэг асуултыг нь өөрөө нухуулж болуулаад тэр талаар ярилцсан бүр үнэхээр илүү үр дүнтэй багш болон тий хувийн хүний хувьд хөгжсөн мөрчлийн хувьд хөгжсөн байдаг юм шиг ингээд санагдаж байна. Тийм тэгэхээр нөгөө яагаад гэдэг нь те нэгдүгürt багш өөрөө ухах даалгавар болж байна. Нөгөө талаас ер нь бол ярилцахтаа ерөөс амар холоос эхэлж байгаа шүү дээ. Бүр хүүхэд гэдэг чинь өөрөө юу хүүхдээ эцэг гэх. За одоо жишээлбэл хамгийн сүүлд манай дээр гарсан кейс аахгүй. Мөн сайхан гарсан маа нэг хүүхэд бас хөрхөө 2 3 жил сурсан амар хөөрхөө амар сайн сурдаг юм хүү маань гинт нэг өдөр багш руугаа тэгээ муухай авир гаргаа тэгээд тэр хоёрын дунд нэг юм үл ойлголцсон. За тэгвэл тэгэл болооч тэгэл багш нь хэлсэн нөгөөх нь гомдож гарч тэгээ машин дотор уйлаад тэгээ аав нь бид нар руу амирх гомдоо дээрээс нь хүүхдээ ирэх улсын байцагт авчид өгцөө. Тэгээд нөгөө 108 амир руу залхаа бөө юм болохгүй. Тэгээ эргээд яг нөгөө багшигаа харахаар багш маань буруу зүйл ерөөсөө юм хийсэн кейс ерөөсөө байхгүй. Тэгээ ингээд хүүхд нь өөрөө би эндээс гарахыг хүсэж байна. Энэ байгууллага 2 жил мөрөөдөж байна. Бистэ гарчуулстай амрах гад байна гэл ингээд багш нь хэлт тэгвэл тэгэл гарчихгүй да гэл багш нь өөдөөс нь хэлсэн чинь уйлаад ингээ бөө болоо дээрээс нь хүүхдийн байцаагч хүүхэд гэрүүл хөгжлийн газрын комороо ирж үнэлгээ хийж ажиллаж мэжлал ингээ бөө болгоо ачиж байгаа байхгүй. За тэгээд тэн дээр чинь ингээд эргээд харахад те хүүхэд яагаад тэгдэг вэ?
Яагаад тийм амар гаргадаг вэ? Яагаад гэдгийг минь бид нар нөгөө өмнө нь амар олон жил ингээд ярьсан хэлцээ учраас багш маань хизээч тийм одоо юу гэдгийг ёс зүггүй ойрлсон, хашгирсан, зогсон, зодсон хүүхдийг тийг сэтгэл зүйн харамтанд учруулсан юм бол хизээч хийхгүй гэдгийг нэгдүгээрс би өөрөө амар итгэцэн. Хоёрдугаар гэх юм бол одоо тухайн хүүхдийг ингээд шууд субъектив байдлаар буруутгахаас илүүтэй энэ одоо хурдан гарч зайлаасаа л гэдэг л болдог ш нэг юм төвхтөө хичээлд ороод ирэхэр чи тэ ёо энийгээс та авахгүй юмс тэднийхний хүүхдийг авахгүйсэй тий хийсэд байдаг шүү. Тий энийгээс та авахгүй энэс тэ ингэдэг ээж нэгдэг аав нэгдэг хүүхд нэгдэг дүү нас ингэдэг гэдэг нэг амар юм төвхтөө юмнууд багш нар их ярьдаг тий гэтэл тэр тохиолдолд яадгүй гэхээр яагаад тэр хүүхэд хөдөлгөөнтэй байна? Яагаад тэр хүүхэд сэтгэл готролтой байна? Тэр хүүхдийг юу нөлөөлдөг вэ? Яадаг вэ гэдгийг ингээд бид нар чинь нөгөө байнга хичээлийнхаа тэр завсар одоо тэр нөгөө юугээрээ те нөгөө чөлөө цагаараа тий чөлөө цагаар орой цаг хоол идсэн ч нэг цай уусан ч ингээл яг тэрийг ингээд яриад идэг. Тэгэхээр бас харьцангуй багш нарт яагаад энэ хүүхэд энэ авир гаргаж авъя гэдгийг зөвхөн хүүхдийн тухайн хүүхдийн гаргаж байгаа нэг юм орилсон хашгирсан субъектив уйлсан дайрсан тийм ийм юмнасаа илүү цаатлын үндсөөрийн тайлбарлаад өгчхөөр багш нэг амар гоё тайвширчтэй юм шиг надад маш их санагддаг. Тийм багш ийм тайван багш болчдөг тийм. Тийш дээ одоо нөгөө анх нөгөө хүүхд ингээд яагаад уурлаад уцаарлаад байгааг мэдэхгүй байхаар чин тэрийг нөгөө цаатлын юм ин ухаж ойлгоогүй байхаар чин уурлаад чи юундаа уурлаад байгаа яагаад миний урдаас ингээ муу хараад байгаа маа ч юм ингээд юм тавтаргүй үйлдэл гаргахад идэгсэн. Тэгэхээр тэр хүүхдийн цаатлын сэтгэл санааны байдал тэр маш олон одоо хүчин зүйлээс болж байгаа зөвхөн танаас болоод байгаа ч юм биш тий маш олон зүйл болж байгаа. Дээрээс нь тэр хүүхдийн зан ар шинг ер нь бол ингээ мэдчихээрээ баш ингээ тайван болчдаг. Ямар ч юм хурц зүйл гарч исэн ч гэсэн хүүхд ингээ ойрлоо ашиглаж байгаа. Цаанаа энэ чинь ийм шүү дээ. Энэ хүүхдийн чинь тэр юм ашлаад байгаа юм. Ийм юм ашлаад байгаа юм. Тэгэхээр би тайван байх хэвээр. Энэ хүүхдэд би ингээ тохирч харилцна гэдгээ багш ойлгочхороо янз бүрийн тийм амар айхтар тийм кейсүүд ер нь манай боловсролын төвнөр нь болохгүй яваад идгийг би амар олон анзаарч байгаа. 5 жил болж байхад одоо анх удаа сая нэг кейс гарлаа шүү дээ. Кейс гарлаа. Гэхдээ энэ тохиолдол нөгөө сая манай багш маань өөрөө бас амар нервцсэн, амар стресссэн. Яагаад ч юм өөрийнх нь ангиас нь өөрийнх нь тий ингээд нөгөө шавьяас нь ийм үйлдэл эцэг хийс ийм үйлдэл гарна гэж юусоо бодоогүй төсөөлөөгүй байсан. Гэтэл гинт нэг иймэрхүү юм болцсон чи багш үнэхээр нервцэн дээрээс нь дуудагдаал бахан байцаалт өгөөл эргэн тойрон тий. Тэгээ тэр үед би юу гэж хэлсэн гэхээр би одоо тэр аав дээр нь очиж уучлахгүй ч л та би тэгвэл тэр аав руу нэрч л та гэдэг ингээд байгаа байхгүй тий. Яагаад ингээд байгаа юм чи одоо бараг л гэдэг ингээд багш өөрөө ингээд бас нэлээ юм стресссэн байдал руу орсон. Тэгээд миний хийсэн ажлыг өгөхөөрэ багшийг амар тайвшруулсан. Тэгээд тэнд нь юу юм гэхээр багш маань өөрөө нөгөө хүүхдхүү ингээд залуу багш аахгүй юу. Тэгэхээр чин нөгөө хүүхдтэй эцэгхийн тэр нөгөө сэтгэл зүй тэр хүүхдэд хамгаалах гэсэн тэр нэг ертөнцийн хууль одоо юу гэдэг тэр чинь ингээд нөгөө ойлгох бас арай болоогүй байгаа байхгүй тэр чинь ингээд хүүхд гаргана гэдэг чинь эмэгтэй хүний хувьд ингээд хүүхдэд дагаад хов хүний хөгжлөн тэ хүнийг хайрлах инэрх юм нь хамт явж идэг байхгүй. Тэгэл эцэг их өөрөө өөрийнхөө хүүхдийг хайрлахгүй хамгаалахгүй өмгөөлөхгүй байна гэдэг чинь одоо яг яах юм те хүн төрлөختөө мөхөх юм уу сүрх юм уу тэгээ хүүхдэд хооллохгүй ундлахгүй хувцлахгүй нөгөө сэтгэл зүйг нь хамгаалахгүй тэднийхээ талд хүн ер нь ингээд зогсохгүй байна гэдэг чинь өөрөө ингээд бараг л сүрэл рүү явж. Тэгэхээр бүр ингээд ертөнцийн хууль шүү миний дөө наа чи битчи тайвшир. Тэ яагаад гэдгийг би чам тайлбарлаад үг. Яагаад гэвэл эн чинь өөрөө ертөнцийн хууль юм аа. Тэр аав ээж хоёр өөрийнхөө төрсөн хүүхдийг өмгөөлнө гэдэг чинь өөрөө ертөнцийн хууль юм аа. Тэ хэрвээ тэр хоёр өмгөөлөхгүй бол тэгэл юу болох юм те. Тэгэхээр энэ чинь ингээд амьд хүн болгонд, амьд амтан болгонд үр төлөө хамгаалдаг. Тэгээ үр төлөө хайрладаг, үр төлөө инэрдэг, тэрийгэ халамжилж хүний дайтай болгодог ийм юм бүр ингээд насан турш нь хамт байж идэм аа. Тэгэхээр бид нар тэрнийх нь эсрэг тэмцэж болохгүй. Тэгээ тэрнийхээ эсрэг тэмцээд байна гэдэг чинь бид нар хизээч ялахгүй л гэсэн үг байхгүй юу? Муугар хэлээд. Тийм тэгээд нөгөө багш нар чинь хүүхдээ ингээд шууд хараар өмөрөөд ийн гэдээ ойлгоод тэгэхээр чи байгалийн хууль явж байгаа юм. Тийм тэр хүн чи өмөрхөн зөв. Яагаад тэгэхээр тэр хүний чи хувьд амар гой хөөрхөн юм ихрийн нандан одоо нөгөө алдаа хийсэн ч хайрладаг шин гэл нэг буруу үг хэлчихээр өө нэ гэж бид нар чи нэг нэлэх хүүхдээ бүр нэлэх хүүхдийн төвшөнд очиад хэлгээд болоо л тий. Эсвэл бүр ингээд
нэг аяа хагалцсан ч гэсэн өө гараа зүсч зайлаа холт миний хөө ээжийн цэвэрлэлчээ гэж орчдөг штэ. Яг түүнтэй адилхан энэ чи зүгээр л байгалийн хойш штэ. Тэгэхээр тэр ээж аав хүүхдээ өмөрч орилж хашгирч орж ирнэ гэдэг яг тухайн хүний өөрийнх нь эмоц. Өөрийнх нь тэр сэтгэл хөдлөлөө зохицуулж байгаа байдал тийм юм та яг үү тэрнийх нь илрэлтэй байж болох юм. Гэхдээ бид нар үнэндээ яг үнэндээ ингээл нөгөө тэрийг 100% буруутгаал тий ингээд байна гэдэг чинь биш байхгүй. Тэгэхээр мэдүү тайвшир тэгээд эн чи ийм цаана нь яваад байгаамаа. Чи нөгөө одоохондоо тий хүүхэд төрүүлээгүй одоохондоо залуу багш байгаа учраас чи одоохондоо ингэ стресстэй байна. Чи өөрөө хүүхэд төрүүлээд өөрөө тэрийгэ өсгөж хүмүүжүүлээд ингээд хөрхи болгочлоо нөгөө хүүхдийн цэцэрлэг дээр очиж айлын хүүхд хатцсан байсан ч л өөрийнхөө хүүхдийг өмөрөн тий. Тэгэхээр эн чи ийм яваад идэв шүү гэдэг ингэсэн чинь бүр амар гой хөөрхөн гүнзгий амьсгаа аваа тэгээ тайвширсан. Тийм үү би ч одоо бараг л тгүүлстэй нэгийгээ үзэж ин ихэдээ тайлж явахад юмруу л орох гээд байсан штэ гэдэг ингээ багш амар хөөрхөн тайвширсан. Тэр чи ингээ нөгөө яагаад гэдгийг тайлбарлаж өгөх удирдлага. Яагаад гэдгийг тайлбарлаж өгөх манлайлагч. Яагаад гэдгийг ярилцдаг орон зай хэрэгтэй байна. Тийм штэ. Одоо хэрвээ яг үнийг хэлэхэд жоохон хатуу сонсогдож магадгүй ч гэсэн ер нь удирдлага гэдэг ихээр ингээ айдаг хүн байдаг штэ юм тий болохгүй байгаа хэцүү зүйлээ ярахаасаа илүү хамгийн эхлээд айц төрүүлдэг хүн байдаг. Тэгэхээр хэрвээ одоо энэ кейс өөр нэгэн газар болоод ч юм уу тий жоохон хатуу удирдлагатай газар ингээ болсон бол тэр багш юу ингэж тайвшрах юу ингэж одоо нэг одоо удирдлагууд чинь би яг сайн одоо батаа хэлэхгүй ч гэсэн ингээ ойлгодог удирдлага маш цөөхөн. Эхлээ шууд ажлын тэгвэл цалингийнх нь 20% хасна очлоошлохгүй гэл ингээд шууд пад гэл явчихдаг. Тэгэхээр ингээд ойлгодог юм тий тайлбарлаад өгчдөг. Яагаад why гэдгийг заагаад өгчдөг хүний хажууд ингээд ажиллахаар чинь бүр үнхээр түшигтэй санагдаж байна. Тэгэхээр энэ кейсээс өөр газар гарсан бол бас өөр байх кейс надад санагдаж байна л та. Тэгээ урам хугаал байхгүй болно шүү дээ залуу шүү дээ. Тэгэл дээрэс наа чи зөвхөн чиний буруу гээл дайрна шүү дээ. Түүнээс ингээ багаараа өдөр одоо саяных дээр бол ингээ менежер хүртэл ингээ уцсан байгаа байхгүй. Уучлаарай гэд нөгөө багшийн өмнөөс уучлахгүй гад ч юм уу тий. Ингээ тэгээ дээрэс нь би ингээ машинтайгаа жолоодод яг нөгөө байцаалт өгөх гэж байгаа газар нь авч очиж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи ингэж нөгөө нэг спорт үзүүлэх юм сэтгэл зүйн хувьд ингэж багшийг өөрөө тайван байлгах чинь эргээд эндээ хичээл заах чаа үлдчихэж байгаа тэр нэг 70-80 хүүхдэд нь хэрэгтэй шүү дээ. Бусад хүүхдүүдийн тэр юунд тэр одоо тайван багш тий бухимдаагүй стресстэйгүй айгаагүй төгшөөгүй одоо юу гэдэг гимээ мэдрэмжгүй нэг тэр багш нь хэрэгтэй шүү дээ. Тийм одоо ажилт нь одоо манай байгууллагт хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ дээр нөгөө бүр багаараа бид нар ингэ спорт үзүүлсэн. Тийм тэгээд яг бас нөгөө ингээд why гэдгийг ойлгох хэрэгтэй л да. Why гэдгийг ойлгохын тулд энэ чинь залуу багш нарт хэлж өгдөг нэг юм юу баймаар нь шүү дээ тий. Манлайлагч хэрэгтэй байна. Тэрийг уншдаг, судалдаг, ухдаг, төнгөдөг одоо юу гэдэг ийм нэг удирдлагуудаас үнэхээр хэрэгтэй байна манай энэ. Тийш дээ. Боловсролын салбарт ялангуяа. Өөрсдөө нэг амар магтаад байгаа ч биш. Энэ чинь бол бодит амьдралын кейс. Тэгээ бодитоор ингээд ажиллаж байгаа багшийн хувьд ярьж байгаа үнэн бодит кейс учраас нэг тийм худлаа яриад байгаа зүйл биш. Тэгээд энэ угаасаа амьдралд ингээд үнэн л гэдэг юм байна л да. Яалтчгүй юм удирдлага нь хүнийг ойлгодог тий. Удирдлага гэдэг чинь манлайлагч гэж манайхан бүгдээр ярьдаг. Гэхдээ хэрэгжүүлж байгаа хүмүүс цөөхөн л хэлдэг. Тэгэхээр саяны кейс дээр бол үнэхээр нэр би хараад вау ямар гоё газар ажиллаж байна л гэж бодсон. Тэгээд одоо манай ингээд багшийг харахаар ч гэсэн одоо тийм тэр том юмнаас хэрвээ ингэж тий сэтгэл зүйн спорт хийж гараагүй бол ингээд доош унахаар энэ кейс байгаа байхгүй юу? Ер нь бол одоо нийгэм дотор ингээд багшийн нэр хүнд амар унтсан. Яг үндэ тэр айхтар амар тэр муухай багш нараас болоод ингээд хашлаа яаж явж байгаа багш нар ялангуяа одоо ингээд сэтгэл зүрхээ зориулж ажилладаг багш нар ингээд бас ингээд өөр өнцгөр харагддаг болчлоо. Тэгээд тийм үед нь одоо тэгээд иймэрхүү кейс гарахаар ингээд шууд хүмүүс ч ингээд шууд нөгөө хар бороогаар бодвол багш руу амар дайрдаг болчих. Тэгээд яг иймэрхүү үед ийм гоё сэтгэл зүйн спорт авч ингээд тэрийг давж гарсан даа бол үнэхээр гоё баярлаа. Тэгээд сүүл тас тэр нэг хүүхд төвшгөлтэй кейс хүртэлтэй тэр нэг бичлэг нь. Йоо тэр бүр тэрийг харахаар бүр ингээд сэтгэл хөдлөд байгаа. Яа тийм амар болтлоо. Ямар олон зүйлийг багштай туулж явж тийм амар хатуу болж байгаа юм бэ. Тэр ямар ийм газар орчинд ажиллаад ямар удирдлагатай ингээд ажиллаад ийм болтол нь надад хүнийг тийм хатуу болтол нь яваад байгааг боо ингээд тийм богшсон л юмнаас гарч иж байгаа. Тэр багшийн ганцхан тэр багш биш иргэн дайран тэр хүнтэй тэр контактлж байгаа бүх хүмүүсийн одоо тэр нэг илэрж гарч байгаа юм гэж би бодоод байгаа штэ. Тэр багшийг үзий ятгаас гадна
би бас ингээ орчныг нь бас их хардаг болчих. Ямар орчин аашлаад ийм амир болоод байна гэд манай багш нар Мондөг нээж ийнэ. бүр манай багшнаас бүр нэрээ юм хялгацсан цэглэлцэн юм хүртэл манай гардаггүй болохоор тийм амар юм хаа бол амар сэтгэл бүр амар орж ирдэг. Энэ талаар ч гэсэн бид нар сая хагас өдөр ярилцсан шүү дээ тий. Яагаад тэр хүн хүүхдийг өшгөлөх хэмжээнд хүрэх вэ гэд тий. Яагаад тэр хүн тэр хүүхдийн нүд рүү харахгүй зөвхөн дэвтэр рүү хараад байна. Яагаад тий. Ингээ харахаар ерөөсөө ингээд хүүхдийн нүд рүү хараад чи яасан ийсэн гэж ярилцааг байгаа байхгүй. Тэгсэр нэ дэвтэр рүү хараад шууд өшгөлж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи ингээд багш нар хүүхдийн нүд рүү харахгүй байна. Багш нар хүүхдтэй нүд рүү нь харж те контакт үүсгэж ингэж нөгөө хүүхдээс чинь гарч амар хөөрхөн юм гэрэл цацарсан тэр энергийг мэдрэхгүй байна. Хүүхдийн тэрний хөөрхөн нэг юм игдүүтэй алдаа хийсэн ч гэсэн тэрний игдүү хүргэмээр юм нүдэрээ олж харахгүй байна. Тэ хэрвээ ингэ нүд рүү нь хардаг багш байсан бол хэрвээ нөгөө хүүхдтэй те ингээ 2 3 харилцан яриа өрнүүлчдэг гэд манай тэр Бруклин агш яд штэ нөгөө коридорт явж байхдаа хүүхд чи ямар гоё күртэг авсан ханаас авсан багшаа би тэгэж авсан ингэж нөгөө хүүхд ч гэсэн зүгээр бэлэн байсан юм шиг те надаас хин нэг асуугаараа гэсэн шиг яриад тийм чи өнөөдөр жоохон ингэсэн байна яа гэ хоёр дахь асуултаа асуучт юм бэ гэд амар хөөрхөн жишээ ярьжсэн штэ яг түүнтэй адилхан ийм хөөрхөн яриа өрнүүлэхгүй байна, нүд рүү нь харахгүй байна, энерги солилцохгүй байна. Нөгөө хүүхдээс юм гоё юм авч чадахгүй. Ерөөсөө гүцэтгэл үнэлгээ дүн энэ чадахгүй байна. Би өчигдөр заасан шүү дээ. Ерөөсөө юм цаас бал дэвтэрлүүгээ л хараад байна. Тэрнтэйгээ ажиллаад байна тий. Гэтэл зүгээр ингээд нүд рүү нь хараад тий нөгөө хүүхдийн нүд рүү нь хараад би өнөөдөр яг яа хийсэн инкэр чи ингээд өөрөө ирэхгүй хайр хүрдэн штэ айл жижиг хөөхтэй тий гэсэн дийдэг үстэй дандаа жижиг хөөхтэй тий 2 3 жилийн өмнө шилжээд явсан хүүхдээ хүртэл бодоо сууж идэг тэгэхээр нөгөө багшийн дээр нөгөө контакт үүсдэггүй гэдэг чинь болохоор зүгээр миний юм үнцгөө байгаа байхгүй юу багш ингээд нөгөө одоо ингээд би ингээд жоохон дүүмүүгээ нэгдүгээр ангийн дүүмүүгээ ингээд очиж авах гэх ингээд 3 4 игнээ хүүхд ингээд чагсаага зогсоо штэ ингээд дэвтрээ барьсан. Багш тэрийг нь шалгах гэж сууж идэг. Тэгээ тэр олон дэвтрийг ингээд шалгахын тулд ингээд зүг буруу тавиал ингээд дэвтрийг нөгөө л явуулаад идэг. Яг тэн дээр Канад үүсэх юм боломж байхгүй байхгүй. Тэгэхээр ингээд бас багш нэг хүүхдтэй ингээ контактлах тэр хүүхдтэй энийгээ солилцох тэр хүүхдийн сэтгэл дотор нь юу болоод байгаа яаж байгаа ээж нь солилцох юм хугацаа байхгүй нөгөө дэвтэр дээр нь багш нэг улаан балаар заавал тэмдэглээ хийх ёстой ч юм шиг нэг тийм шаардлаганд нь оруулаад байгаа болохоор тэгээд тийхгүй яж магадгүй гэж би харсан л та тэгээд бүх заавалчгүй бүх ингээ хүүхдүүдийн дэвтрийг ингээ шалгах ёстой ямар ч улаан балаар ингээ зүүсэн байх ёстой гэдэг юмд баригдаад байгаа юм болов уу гэж би харсан. Тэгээд бүх энэ хэдэн хүүхдүүдийн бүх дэвтрийг засаад явуулах юм бах та гэдэг би хүлээгээ зогсож байхдаа тэгээд багшийг харсан чи ингээ ямар ч хэлсэн ингээл дэвтэрэн дээр нь ингээл зүг бүргийн тавиал явуулаад зүг бүргийн тавиал явуулаад ингээ тэр хүүхдтэй нэг юм харилцан ерөөсөө юм боломж ерөөсөө гараагүй. Тэгэхээр тэрэнд харьцлагтаад ээж бас магадгүй тийм байх тийм ингээд нэг талаас юм чинь нөгөө ээж аав нь улаан балаар засныг харж ижил энэ багш хүүхдтэй ажилдаг багш вэ ажилтгүй багш вэ гэдгийг дүгнэх гээд байна шүү дээ тийм нөгөө талаас бас ингээд нөгөө удирдлагууд нь бас тийм нэг тиймэрхүү цаасан дээр байдаг үнэлгээ нүдэнд харагддаг юмар дүгнэх гээд тэгээд дээрээс нь багш өөрөө тэр нэг хайрцагт орчоод байна тийм гэр чинь ингээд хатанд авчуулах зайлууны зурцаг хөөрхий болчиход байна шүү дээ тэгэхээр яг хөө зүгээр энэ дээр бас бүр ингээд менежерүүд нь захирлууд нь одоо юу гэдэг тий нийгэм өөрөө тэр нэг эцэг хин хүртэл ингээд багшаас юу шаардах вэ гэдгийг тий ингээд бас ботгол өстой зүйл аах. Ялангуяа энэ подкастыг сонсоод нэрээ юу илээ гэд ботгол өстой аах. Таны хүүхдэд өнөөдөр дэвтэр дээр нь 5 ширхэг зөв 2 ширхэг буруу тэмдэг улаан балаар засаад явуулдаг багш хэрэгтэй эсвэл таны хүүхдийн нүд рүү хараад хоёрын чадсан биш яасан мундгийн тий гэж хэлээд би чи одоо тий 3 дахь чадна шүү гэд ч юм уу те нэг хөөхөн урам зориг өгчдөг. Тэгээд ингээ нүдрөө нь хараад яаж нээж ийн гэд нэг 2 3 үг солилцчдөг те ингээд хүүхдүүдээ ингээ эмпати ямар гоё ойлгож мэдэрдэг нэг ийм багш хэрэгтэй юм уу гэл инхээр чинь ингээд чи хинээр хүүхдтэй хичээл заалмаар байгаа. Яг өндөө цоохролдог улаан балаас цоохролдог тийм дэвтэртэй тол чадахгүй бол чихийн сет таттал одоо ингээд энэ бүр нэрээ ховдод гарсан гэж те амар юмгүй чихийн ингээд нөгөө сурахгүй хахад татсан чинь дээгүүрээ язарсан. Ямар амир юм бэ? Тэр тийм багшаар хичээл заалгамаар аа мó те эсвэл өглөөл яншаал таны хүүхдийн урам зоригийг мохоогоод идэг хүнээр хичээл заалгамаар аа мó. Тэгээ эсвэл ингээ хүүхд рүү чараа яасан хөөрхий чи чадчих мод өгш гэл нөгөө хүүхдээ ч онгороо зүгээр гэл те нэг юм гүйлгчдэг тийм багш байламаар аа мó гэл ингээ чи ээж аа өөрөө хүүхдтэй хайртай л бол гэтээ одоо их амар хумсартай болчихжээ ингээ нэгдүгээр ангид хүүхдээ өгөх гэж байгаа ээж аавуудыг ингээд үзэхээр хаан залуу багш байна. Тийм. Тэр зүгээр ингээд хүмүүс ингээд
ярьдгүй ч гэсэн ингээд дандаа сонсогддог шүү дээ. Залуу багш өгнө гэдэг юм ойлголт ингээд олон хүмүүсийн дунд байна. Яагаад тэгэхээр ингээд залуу багш нар ингээ юмыг их хэл сурж байгаа стресс багтаа дээрээс нь ингээд олон жил ингээд нүдүүлчихгүй юм хийх хүсэл тэмүүлэлтэй болохоор тэгэж шураад байгаа болоо гэж би бодож байгаа. Тэр нөгөө тагсаа тэр нөгөө хин ярьж байсан шүү дээ. Эмма багш те. Би нэ цэцэрлэгтээ дараа жил цэцэрлэгт хүүхдээ дараа жил би бүр хамгийн залуу багш нөгөө нь. Яа тэгэхээр манай хүүхд одоо нэг жоохон настай хөгшин багш дээр явдаг. Тэгэл тэднийхээс ангиас нь хүүхдээ авах гэж байхад те багш нь ингээд бүр ядарсан шимжтэй харагддаг. Нөгөө талд яг өөдөөс харсан ангийнх нь багш нь амар хөөрхөн орчин үеийн дуу мó TikTok тайцсан те хүүхдүүдэд бүжгэлж мүжиглээд амар гоё ээж байдаг. Би одоо тийм л юмд хүүхдээ авч өгөн ч гэдэг юм ингээд одоо ингээд шал өөр нэг юу заах гэдэг юм ямар манай хүүхдэд яхасаа гэдлүү хандлагын их харддаг болсон байна гэж харагдаж байна л та. Тийм одоо нөгөө хүүхдийг дарамтлаад идэг эсвэл их шалгалт шүүлгээр ингээд давтаад эсвэл нөгөө нэг ингээд дарамтлаад идэг арга чи явахгүй байна гэдэг нь харагдаад байна л та. Тэгэхээр юун дээр хүүхдийг сураад байгаа нэхэр гоё юм энэсгэлсэн эрэгт энерги татруулсан багш. Дээрээс нь тэр урам өгдөг багш. Дээрээс нь тэр хүүхд итгэл хүрээлэгдэг. Тийм харилцаан дээр хүүхдийн сурах процесс чинь дээшээ яваад байна. Нөгөө ингээд та манай чанга багшийн гараас юм сурдаг мурдаг гэдэг чинь одоогийн хүүхдүүд бол ажиллахгүй байна гэдэг нь харагдаад ажиллахгүй суудаж чинь. Олон гэрийн даалгавар өгөөл ахаар хүүхд сайн сураад байгаа юм ч одоо харагдахгүй шүү дээ. Эсвэл ингээд чанга багш ингээд яг ясуулгаал ингээд яг л дөрөв гэсэн бол дөрөв гаргадаг ийм багш өгөөд манай хүүхд юм сурдгаа гэдэг ойлголт байхгүй болчихлоо юм л да. Тэгэхээр тэрийг бодолцоод байгаа хаа ер нь харин ер нь ээж аавд нэг юм өөрсдийнх нь хүүхдэд хайрладаг нэг юм хүсэлцэн юм нь байна шүү дээ тий. Хүүхдийнхаа тэр жигүүрийг таслуулахгүй байх. Хүүхдтэй гоё юм далавчтай чиг ирнэ тий байлгах мөрөөдөлтөй хүсэлтэй гоё юм тэмүүлсэн нэг иймэр нь байлгах түнс тэрийг нь унтраалгаад байхгүй байх тий. Би өмнөх подкаст дээр ярьжсэн чинь орой ингээл хүүхд хоёр хүүхдээ ороод өнөөдөр болсон гашуун зүйл юу вэ? Өнөөдөр болсон гоё хамгийн гоё амттай зүйл чи юу вэ? Ингээд яриулаа гашуун зүйлийг сонсохоор юусэн ингээд дандаа айдсаар нүдэрчсэн юмнууд байгаад ах юм аа. Тэгээ одоо яг хөө миний ээж хүний үед миний хийж чадж байгаа зүйл нь тий. Одоо бол тэр гашуун зүйлийг бодуулаад сануулаа зүрхэнд нь шигтгээд унтуулахгүй байх шүн. Маргааш нь бодуулахгүй байх, нөгөөдөр нь бодуулахгүй байх. Тэхийн тулд тэгэл би гаргаж ирэх ийм хэрэгцээтэй байгаад байна гэж ярьж ирсэн. Тэгэхээр yes ээж аваад бас нэг ийм юм руу бас харж байгаа. Тэг яг үндэ энэ боловсролын салбарт бас ингээд гоё юу явж штэ. Шууд хэлэхэд шигшэлтэй. Тийм ер нь тэгээд угаасаа хэрэгцээ ч тийм ээ одоо аав ээжүүд чинь ингээ ухаарад ойлгочлоо. Хүн одоо хүүхдээ яг таньшгил одоо бодож байгаа аавчууд нэг зөндөө байгаа хэл та. Тэгээд хамгийн нэгдүгээр багш хүний нөгөө мэдлэг чадвар тэ юу заагаад байгааг одоо нөгөө нэг хэмждэг байсан бол одоо тэгвэл зан харилцаанд нь энэ багш ямар харилцаатай хүн бэ? Энэ багш тэгвэл яадаг хүн бэ гэдгийг хувь хүний одоо тэгээд байгаа байдал харьцааг нэг хардаг болсон байна л гэж би ойлгосон. Тийм. Тэгээ бидний үед чинь нөгөө багш нар заадаг байсан шүү дээ, тий. Ерөөсөл багш л бүх юмыг мэддэг, заадаг. Заах юм аргатай байсан бол одоо бол хүүхдийг чиглүүлээд өчгөд гүчдэг шүү дээ. Одоо Жэни одоо мэдж байгаа да тий. Одоо Яна 4-5 настай гоо хизээ англи хэлээр уушаа бичүүлж яриул сургандаа гэжсэн чи нөгөө хэд нь одоо бүр бөөх тий шожгон талхаасайгүй яриад дуулаад бүжиглээл тий. Тэгэл явж штэ. Тэгэхээр чи нөгөө багш өөрөө заадаг биш. Хоёртой нэмэх нь 2 тэнцүү 4 гэдэг ингээд дандаа нэг урд нукасаг өрөө зогсож байдаг биш. Тэрний орн чи чадна чи мэднэ. Оо яасан мондги. Оо энийг гэдэг нэг юм цээжин дотор нь байгаа тэр нэг моторыг насааж өгөх. Тэрийг нь дандаа ингэ шатхуунаар дүүргэж явах тий. Тэгээ нэг хүүхэд өөрөө гүүгээд хөдлөөд явчих. Тэр юм ингэж олгож өгөх нь амар чухал хагаад байна шүү дээ. Дандаа л одоо урд нь гараад байнга урд нь гараад багш хамгийн урд нь багш гэдэг хойноос нь хүүхдүүд дагаж явж идэг. Эсвэл хүүхдүүдэд чирээж явж идэг биш. Хүүхдүүдийг харин ч урдаа гаргаад хойноос нь харин дэмжиж байдаг багш л юм бол явах гээд энэ лөө гэж хараад. Яг тэрийг хин хийх үхээр have to гэдэг юм ин багш өөрөө хийх гэдэг байгаа байхгүй тий. Have to яаж урам өгөх юм? Жэни яаж урам өгөх юм? Жэни яаж мотивацлах юм? Яаж Жэни анги зохион байгуулах юм? Жэни яаж classroom management хийх юм? Жэни яаж одоо тэг ингээд хичээллийнхаа тэр төлөвлөлтийг бэлтгэлээ хийх юм гэдэг яаж гэдэг юмыг Жэни ойлгож хийх хэрэгтэй байхгүй тий. Харин яагаад энийг хийх ёстой вэ гэдгийг битээ шиг ярих хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл хүүхд чинь өөрөө заалгахаа болцоо. Яагаад гэвэл эцэг их ч өөрөө залуу багш хайж байна. Яагаад гэвэл эцэг ихт хүүхд чинь өөрөө хамгийн нандин ирэх юм одоо бүр би ирэхтнээс таслаад авч байгаа зүйл шүү дээ хүүхд гэдэг чинь хамгийн чухал зүйл нь. Тэгэхээр чинь бид нар тэдний тийм нандин юмнууд хүүхдүүдтэй харьцаж ийн гэдэг чинь өөрөө бид нар
хэрцгий байж болохгүй, загнаж болохгүй, орилж болохгүй. Тэр чинь эргээд хүүхдээ чинь талавчийг таслана. Мөрөөдлийг хаана. Нэг юм харанхуй нөхрөө хийн. Тэгэхээр ингэж болдгоо маа ч гэдэг юм. Эн чинь өөрөө яагаад байхгүй та тий. Яагаад гэдгийг хариултна. Тэгэхээр манай дотор ерөөсөө явдаг яриа нэг. Иймэрхүү яриа ингээл яагаад гэл явсаар агаал ирдэг. Сүултээ нөгөө яагаад гэж явсаар агаад малчны нөгөө хоршооны мөнгө төгрөг шинэ хөдөө хоршоо яагаад эдгээр өгч байгаа бол гэдэг. Тэгэж хүртэл ярьж маазарч инээлтчихсэн. Тэгэхээр бид нар чинь нөгөө яагаад ийм юм болоод байна гэдгийг ингээд ухаад хөнгөд байгаа байхгүй. Харин тэрийг яаж хийх вэ гэдгийг багшийнх нь тий. Тэр нэг яаж урам өгөх юм, яаж урагшаа түлхэх юм, яаж хүүхдийг тэгвэл даалгавар нь юу байх юм. Тий. Даалгавар үнэхээр сургадаг юм бол тэгвэл даалгавар юу байх юм. Тийм. Тэгээ хараад байхад чинь нэгдэг шүү дээ. Би ингээ зөндөө олон нөгөө сошиал медиагаар ингээ зөндөө олон багш нарыг дадаг байхгүй олон улсын багш нарыг дахаар бүгд ингээ өөрийн арга барилтай хэрнээ цаатлын гол санаа нь ижлэн байдаг. Тэгэхээр багш өөрийн гэсэн арга барилаараа why гэдгийг ойлгох зөвхөн have to өөрөө хийх юм нэг бүр яг сая бүр донгeel ороод ирлээ. Ингээд Филиппинд ажилладаг багш байна. Ингээл Австралийн багш, Америкийн багш ингэвэл нэг имийг зааж байгаа хэрнээ өөр заадаг. Өөр арга хэрэгэлдэг. Яг тэр ангидаа ингээд тэр багшийн нэг юм ингээ харахад ингээд багш ингээ зассан хүртэл ингээ өөрийнх нь ингээд юу гэдэг вэ? Нэг юм тест, нэг вкус нь байдیں۔ Нэг одоо нэг юм Филиппинд ажилладаг багш амар минимал бүх юм өөрөөсөө зэгцтэй тэгэхээр тэр Америкийн нэр багш ингээ хаа сайг сундуучсан юм шиг ингээд өөр өнгө аяста. Гэхдээ заадаг хичээлүүд нь өөр арга барилаар явж байгаа ч гэсэн уншууллаа сургацсан байдаг ч юм уу. Яг ийм өөр явд юм байна тэгэхээр бид нар нэг хайрцаг руу чих гээд байдаг юм чинь бас энэ социализмын үлдэгдэл байгаа л шүү дээ. Үйлдвэрээс ижлэхэн төрлийн байх аяр гарах гэж байгаа юм шиг тий. Тэгээд бүгд ижлэхэн бодолтой байх гэдэг. Бүгднийг ижлэхэн хөдлөх гээд байдаг. Бүгдийг эн чинь яаж гэдэг дээр төвлөрөөд байгаа хүмүүс аахгүй юу? Яаж тий нөгөө хайрцагны гадна талаас нь хараад улаан алаг цаастай байна гэх гээд шүү дээ. Тэр улаан алаг цаастай хайрцагын дотор юу байна? Аяг байгаа мó, утас байгаа мó, юу байгаа юм тий. Тэгээд нэг тотгошоо юм руу ингээд ормоор байгаа байхгүй юу? Тий. Тэгээд энэ нөгөө Женигийн саяны ярьсан зүйл дээр те тэр чинь яагаад гэдгийг ойлгоцсон багш нар байгаа шүү. Тийм бэ. Тэгэхээр яаж гэдэг нь багшийн өөрийнх нь имиж. Багшийн өөрийнх нь дүр төрх. Тэгэхээр энэ ялангуяа манай боловсрын салбар бол яагаад гэдэг дээр ингээд бүр төвлөрөөд ингээд багш нартай юм өгчүүл яаж гэдгийг ингээд тэд нар өөрсдөө хийчих واخгүй. Энд чинь нөгөө талаасаа багшийг судлаач байлгадаг тий. Бүтээлч байлгадаг. Нөгөө багшийг ирж хайдаг болгодог. Ийм зүйлдэг үү бүр анхандаа хэлжсэн. Би нэг даалгавартаа гардыг штэ. Чинаа хүүхдээ ингээ ажиглаад яагаад ингээд бухимдаад орлоод байгааг юм чи ингээд нэг тим юм байгаа даа гэдэг чиглүүлэг өгөөд тэнгүүт тэрийг ингээ ухацсаасаар за энэ хүүхдээ чи угаасаа цаатлын тим юм нь айц гэдэг юм наашлаад байгаа юм ба штэ. Энэ хүүхд чи өөр урам зориггүй байгаад байна ч юм ингээ цаатлын юм нь олоод харчдаг. Тэгэхээр бүр өөрөө тэр юм олоо харчгараач бүр ингээ амар идэг дөө. Тайвширчдаг тийм амар тайван юмдаа үзэж хардаг ш. Оо яах бураараа суучсан сурч идэм дөө. Оо яах өнөөдөр энэ маань ядарсан л байгаа юм байна. Маргааш зүгээр л байгаа л гэд ч өгөө тийм. Тэгээд манай нөгөө Изабель ах шиг нэг хөрхөн жишээд ш. Унтаад гэсэн хичээл дээр нэг хүү унтаад тэнгүүт нь миний бүр ингээд өмнө нь хэрвээ би байсан бол бүр ингээд цагнаад над руу хаар гих байсан. Гэтэл би тэрийг ёо яах вэ би маргааш ахаал заач. Би нөгөөдөр заач. Яах өнөөдөр л ядарсан юм байна. Зайлхүлгээ унтуулаад. Тэр чинь ингээд багш өөрөө давчтаж сандарч уурлаж ингэж нөгөө яарч гүхгүй байхад л хэрэгтэй байгаа байхгүй тийм. Тэг ингээд тайван үзэж харах гэдэг ш. Багш өдрөө болгон ингээд бүр 12 жилийн дууршид хүүхэд сургуульд явж штэ тэгэхээр чинь тийм. Тэг яг бас нэг яагаад гэдэг хариулт нь юу юм гэхээр энэ подкастыг ч гэсэн манай дээр 2 англи хэлний багш хөтэлдэг. 2 англи хэлний. Тийм. Яагаад Жени? Зүгээр ингээ өөрийгөө жоохон дөвийлгэж байгаа ч юм биш зүгээр ингээд дөвийлэг айлаа юм шиг ингээд багш нар ингээд зөндөө олон мэргэжлийн багш нар байна. Гэтэ би жоохон хэлний багш нарыг ингээд жоохон юм судалж мэдхтэй арай илүү даваа талтай гэж бодоо. Яагаад гэвэл хэлтэй багш нар чинь судлаад уншаад үзэхэр чинь нөгөө англи хэлийг ашиглаад өөр янзын мэдээллийг хурдан мэдээд авчдаг. Ийш ийштэй хөрөх чадвар сайтай болохоор яагаад гэдгийг бас мэддэг юм шиг санагддаг л та. Тэгэхээр ер нь бол ингээд юмыг уншаа мэдчихдэг хүн чинь ингээд цаашаа бас түгээхүүл бас нөгөө талаас нь бас нөгөө энэ Женигийн ярьж байгаа зүйл яг тийм. Эн чинь ганцхан боловсрал гэдэг чинь өөрөө тий ганцхан
доторх ганцхан Улаанбаатар Монгол дотор ингээ байж байгаа зүйл биш аахгүй чи ингээд хүүхэд өөрөө ингээд интернет YouTube TikTok 9 жорын хөгжсөн хаанаас мэдээлэл хүлээж авч чадчих, суралцж чадчих. Энэ хооронд багш маш хурдтай хөгжих хэрэгтэй. Тэгээд тэрний дэлхийн соёлоос тэр дэлхийн одоо арга зүй, аргачлал ядаж саяны Жэнийг ярьсан тий тэр Филиппин багшийн хийж байгаа юм, Австрали багшийн хийж байгаа зүйл ярьж байгаа зүйлийг ойлгочдөг. Хэлний чадвар гэдэг чинь өөр амар чухал аахгүй. Тийм учраас гадаад хэлний багш нар ялангуяа багш нарын боловсролын салбарт бол бүрстэ үнэхээр түүчээлэх хэрэгтэй. Тийм учраас одоо Жэний өнөөдөр подкаст хийгээс болж шүү. Тийм. Энэ подкаст чи 2 англи хэлний багш хөтлөж байгаа. Яагаад гэхээр 2 англи хэлний багш ч өөрөө дэлхийн тэр мэдээлэлтэй маш хурдан хүл нийлүүлээ алхацдаг. Одоо наад зах нь энэ подкастыг яаж тэ өрөөгөө тогтжуулах, яаж сеттинг хийх тэ хаана нь ямар гэрлээ тавих, мика яаж холбох бүгднийг л YouTube хайсан биз дээ та хоёр. Ер нь юм хийх гэвэл ерөөсөө ингээд ямар нэг юм хийхээр хайдаг юм ажилтаа болдсон шүү дээ. Яаж бүгднийг өөрсдөө хийсэн. Бүгднийг өөрсдөө эвлүүлэг дүрс дуу одоо бүх юм л баг. Тийм багшийн мэрэгчлээ үн чинь ингээд подкаст хийдэг чи бас нэг шинэ зүйл байсан. Ядчихтэй хэлний багш тэрийг хийж чадчих байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хэлний багш ч ойлгочихж байгаа байхгүй. Нөгөө энэ микрофоныг яаж энэ юутай холбох вэ гэдэг чи хайхал учраа олчиж байгаа байхгүй. Тэгэхээр хэлний багш энэ одоо боловсролын салбарт бүр ингээд түүчээлэгч баймар байгаа байхгүй тий. Тэгээс яг үнэндээ зүгээр Монголны багш Монгол хэлтэй амар супер багш байгаад яг энэ нэг арга зүй, аргачлал, янз янзын юм гоё нандин юмнуудыг бас ингээд англи хэл дээр мэргэжлийн төвшөнд судлаад уншаад тий эн чинь мэргэжлийн үг хэллэг ордог шүү дээ. Чи ингээд хайж уншиж олж тий ингэнэ гэдэг чи өөрөө зүгээр л нэг хоолцоо идэх англи хэл биш аахгүй да. Тий нэг ресторанд орчоод хоёлаа нэг 5 кол хувааж идий гээд пам гэж суудаг англи хэл биш аахгүй да. Эн чинь ингээд нэлээд жоохон өндөр түвшний англи хэлтэй нэлээд жоохон тий тэрнийг өндөр түвшний англи хэлээр явагдсан мэдээллийг хүлээж аваад орчуулад боловсруулад өөрийн гэсэн юмаа гаргацдаг ийм чадвартай хүмүүс байх хэрэгтэй аахгүй. Тэгэхээр яалтчгүй манай энэ подкастыг хөтлж байгаа хоёр багш ч өөрөө амар мундаг англи хэлний чадвартай бас мундаг англи багш нар тэгэл аль хэдийн өөрсдөд нь тэгээ why гэл тэгэхээр have to гэл гаргаад ирдэг хүмүүс аахгүй why гэл намайг асуухад жишээлбэл ийм байд юм байлаа гэл ингээл өөрийнхөө тэгээ яаж хийх вэ гэдгийг ингээд өөрсдөө гаргаад ирдэг тийм хүмүүс тэгэхээр энэ нөгөө хэлний багш нар бол ялангуяа энэ нөгөө багшийн хөгжлийн салбарт бол бүр ингээд түүчээлэх хэрэгцээтэй байгаа. Тийм ч учраас подкаст яваад байгаа шүү дээ тий. Жэний агш маань одоо нэг нөгөө вебсайт онлайн боловсролын систем дээр битаж ажиллаж байгаа. Тэгэл бас л why гэж асуухаар have to гэж хайдаг тий. Одоо өдөржингөө Жэнийг why гэж талтаас асуугаа завгаа хийж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээ нэг why гэд ингээ нэг юм бодсон чинь ингээл одоо ингээл бадмаа захирал ингээл янз бүрийн багш нар бид нар хоорондоо ингээл яагаад гэдэм бэ гэл ингээл ярилцаар байгаад тэгээ тэрийг ингээд цаашаа судалсаар байтал бас ингээд ийм хэдхэн жилийн хугацаанд бас нэг хөөрхөн ийм хүүхдүүдийн ийм яагаад гэдгийг ингээ ойлгодог болсон байна л та. Бүр ингээ харахгүй байсныгаа бодвол тэгэхээр ер нь бол ингээ багш нар яагаад гэдгийг хоорондоо ярилцдаг. Яагаад цаана ийм болж байгаа юм. Хүүхдүүд яагаад ийм болохоор тийм гэдгийг ярилцаад хоорондоо шийдлээ олдог байвал чи ядаж л багш цаашаа уншиж мэдээ судлаад хөгжөөд явдгийг л амар ойлголоо л та. Тэгээд яагаад гэж асуухад баярлаа. Жэний тэгээд өөрийгөө бүр амар дараад байна. Угаасаа өөрөө их дараах юм байна. Түүнээс Жэний анх тэ ингээд манай тэр багшилж явах үедээ салгалцсан жижирсэн тэ яанаа гэсэн л анх гарч иржсэн шүү дээ. Эхний цагийн хичээлээсээ тэ. Эхний цагийн хичээлээ бүр санахчгүй байна. Амар сандрал дунд бүр юу ч болсон юм аа. Салгалцсан жижирсэн л гарч иржсэн тий. Тэгээд гэтэл өнөөдөр ингээд бүр амар олон багш нарыг сургадаг, чиглүүлдэг. Тэгээд дээрээс нь зөндөө олон багш нар тийм одоо подкастаараа хүрдэг. Тийм маш олон багш нар тийм арга зүй, аргачлалын одоо зөвлөгөөнүүдийг өгдөг, вебинарууд хийдэг. Тийм амар тий зөндөө олон ийм зүйлсүүдийг ингээд ярьдаг. Бүр алтны уурхай болсон байгаа байхгүй юу? Вау. Тийм. Би ч одоо ингээд Жэнийгээс хүч Жэний нэг ийм юм болоод байна. Тэгэхээр чи яагаад гэл тэгэхээр үгүй багш ингээд нэг туршаад байсан чи ийм гээд ингээд дандаа арга зүйн бэлэн сууж идэг байхгүй юу? Тэгээд өөрөө болохоор нөгөө жоохон дараах юм болох нэг хийхгүй.
Хийхгүй ингээд суугаад байна тий. Гэтэл энэ чинь яг үнэндээ мэдж байгаа хүн л хийж чадж байгаа шүү дээ. Тий, энэ чинь ойлгоцсон хүн л хийж чадж байгаа байхгүй. Тэгэхээр чинь тухайн хүний хөгжлийг харуулж байгаа процесс. Тэгээ анх өвдгөн чичрээд бүр хичээлээ санахгүй салгалцсан гараад иржсэн багш чинь ингээ 2 жилийн дараа тий. Одоо хичээлийн жилээр тооцоход 3 болчих чинь яг ингээ бүтэн жилээрээ тооцоход 2 жилэл болж шүү дээ. 23 он гэдэг чинь 23 оны 9 сард орсон гэдэг чинь 2 жилэл болж чинь тий. Тэгээ энэ 2 жилийн хугацаанд бол 2 жил ч биш бараг жил 8 9 сар ч юм уу л. Жил 8 9 сар ч юм уу. Тэгээ энэ хугацаанд чи ингээд why гэж асуулгаад надаар ингээд нөгөө мүлжүүлсээр агаад даалгавар авч явсаар агаад. Тэгсэн чинь жоохон зүчиг олсон байна нөө. Автар дүүрэн арга зүй удаа олцсон байгаа байхгүй. Тэгээл альч багш инкут ихүү гэл тэгэнгүүт чинь л ой энэ дээр ийм тийм аргыг тушаад өгсөн чи ингэдэм байлаа гэд зөндөө юм хилцэн сууж идэг. Тэр нь бас амар их талархдаг. Баярлаа. Нөгөө бидний бас нөгөө яриад идэг зүйл чинь багш ингээд toolbox-та байгаа ч гэдэг нэг юм санаа бас их өгдөг шүү дээ. Багш юм арга зүйн юм хайрцагтай байх хэрэгтэй. Яг арга зүйн хайрцаг юм гоёор ингээл багчны хайрцаг нөгөө засварчны багчны хайрцаг гэдэг шиг нэгэн аргаар яваад ахгүй бүх хүүхдээ өөр аргаар тий ашиглаж чаддаг. Тэр арга зүйн хайрцага олон багчаар дүүргээрээ за тэгвэл ууртаа хүүхдээ яаж харьцах юм. За уран зориг мөсөн хүүхдээ яаж харьцах юм гэд маш олон аргыг туршиж үздэг. Тэрийг хэрэгжүүлээд тэр багчаар л ерөөсөн багшны хайрцагаа л янз янзын багчаар дүүргдэг юм багаар гэдэг санааг хөвдөг учраас яагаад гэдгийг ухаж болох тусмаа багчны хайрцаг ер нь бол олон багчаар дүүрдэг юм байна л гэж би бодоод байгаа. Яагаад тийм багшны харьцагтай байх ёстой вэ гэдгийг ярьдаг асуудаг хүн би аахгүй. Тэгэхээр одоо жишээлбэл яагаад нэг хүүхдтэй те ингээд ганцхан автерик барьчаад те ингээд 5 давхар барилга барих гэдэг байгаа юм шиг те яагаад нэгэн арга барьчаад тэрийг одоо 3 жил 4 жил 5 жил ашиглаад тэрний 20 30 40 50 хүүхдтэй ашиглаад байгаа юм би гэдэг дээр ингээд бид хэд чинь амар их ярилцдаг байхгүй. Тэгэхээр чи яалтчгүй багшд багчны хайрцаг хэрэгтэй. Энэ дэр арга зүй хайрцаг хэрэгтэй тий. Аргачлалын хайрцаг хэрэгтэй гэдэг чинь багш нар өөрсдөө гаргаж ирж байгаа байхгүй тий. Зарим нь бол энийг ингээ маск зөөдөг. Гэж ярьсан бас аргатай. Зарим нь багшны хайрцаг гэж нэрлэдэг байгаа тий. Тэгэхээр яагаад вэ гэдгийг нь болохоор ингээ тэр хүүхд чи өөрөө ийм орчин төстөөг ийм азан харин та ийм онцлогтой эцэг хин за юмыг ингэж хүлээж авч болж юм. Тархин доторх ажиллаж байгаа юмыг хүлээж авч байгаа процесс нь хүртэл хүүхдэд өөр байдаг. Зарим нь ADHD маягийн тий арай нэг хурдан төвлөрөөд хурдан мартдаг ийм байхад зарим нь бол ингээд хараад сонсоод ойлгочдөг ч хүүхдүүд байна. Эсвэл ингээд ганц удаа хэлэхэд yes гэдээ ойлгочдөг. Эсвэл бүр ингээд 30 хичээл заацсан байхад ч ойлгохгүй байгаа хүүхэд байна шүү дээ. Тэгэхээр чи яалцшгүй ганцхан аргаар бүгднтэй нь үзэж хараад байна гэдэг чи өөрөө бас биш болоод байгаа. Тэгэхээр бид хэдийн семинар, дотоод уулзалт, дотоод юмнууд бол ерөөсөө why тэгэл багш болох нь тэр нэг why гэдгээ бодож байгаа бол нэг даалгавартай нэг юм толгоондоо нэг юмтай л гар тийм доо манай багш нарын уулзалтаа чинь тэгэл тус бүрдээ за тэгвэл яг уу ийхүү гэж ухаж нөхөл хэлдэг. Тэрнийхээ хариуг болохоор бас их баярлнаа. Тэгэхээр чи юм бол багш нарын хооронд ярилцдаг тэр яриа ер нь бол яагаад гэдэг дээр төвлөрүүл их чухал яагаад бас бит тийм биш үү? Өнөөдөр энэ подкастыг хийж байгаа. Яагаад энэ тухайгаа ярьж байгаа юм тий? Энд чи ингээл бас л нэлээ олон багш нар бас сонсоосоо ойлгоосоо ингээд тэрийгээ дагаад миний хүүхд хүртэл why гэж асуудаг тий ингээд орчинд тийм багшаар сургагдаасаа гэж би бас хүсэж штэ. Одоо Жэни өөрөө бас ганц би залуухан. Удахгүй бас ингээл дээ шинэ мама аваад нөгөөхийгөө цэцэрлэгт өгөөл сургуульд өгөөл явхад чинь өөрийнх нь хүүхдэд нь why гэж асуудаг, хүүхдийг инэрдэг, хайрладаг, хүүхд рүү харж инээдэг, хүүхдийг те ингээд энергийг мэдэрч баясдаг. Тэгээ зоддггүй цогтгүй өшгөлтгүй багш баймар байгаа байхгүй юу? Тэгэхээр Жэни ингээд ирээдүйнхээ төлөө хийж байгаа амар гоё үйл хэрэг дээрс маш олон залуу багш нар бас яагаад гэл асуугаа сууж байгаа шин. Манай Эма тэгжсэн шүү дээ. Би шинэ агш болчоо эхний 2 жил бүр төмөн юм ухдаг байлаа. Тийм шүү дээ. Баахан вебсайт ухдаг байлаа. Баахан тэгээ сургалтын юмнууд хайдаг байлаа. Дан ч юуч болтохгүйсэн үү гэх. Одоо тэгээд би өөрөө тэрийг хийдэг болох нэ гэж суужсэн шүү дээ. Тий, тэгэхээр чи эн чин цаанаа юу байна гэхээрээ yes why гэж асуудаг юм юмар манай хүүхэд төсгөгдмөр. Нэх гоё тий ингээд хүүхдийг зүрх сэтгэлээсээ инэрч хайрладаг, далавчийн таслаад байдаггүй, мөрөөдлийн тий өшгөлөд хуглаад байдаггүй тийм багшаар одоо хүүхдэд сургагдмаар байна шүү дээ. Тэгэхээр чи ингээд
энэ подкастыг хийж байгаа зорилго ч гэсэн бид нар яг үндэ энэ дотор гоё байвал байгаа л шүү дээ. Жаргал Жени чи гоё би гоё манайхаас гэдэг. Үгүй шүү дээ. Эний чи ингэж бусад түгээж ээж гэрлээ өгж ээж сурсан юм аа. Одоо бид нар чинь би бол ингээд 4 жил яг ингээ хичээлийн жилээрээ тооцохоор манайх 5 жил болоод байгаа. Тэг яг ажилласан юугаа тооцохоор ингээ 4 жил л болж байгаа байхгүй. Жэний эннийх нь 3 хичээлийн жилд нь байна. Тэгэхээр тий хамт байсан байна. Тэгэхээр энэ бид хэдий хамтын өнгөрсөн 3 жил 4 жил хөдөлмөр аваа байхгүй юу. Тэгэхээр энийг би ганцхан Жениэд ярьдаг байсан зүйл биш л байхгүй. Өнөөдрийнхөө байгаа бүх Эма, Изабель, Алис, Анна одоо хин бэ энэ багш нартай ганцхан эднэртэй ярьдаг зүйл биш л байсан. Би бүр анханасаа л ингэж ярьдаг байсан. Энийг гэхдээ ойлгож хүлээж ав шингээж ажил болгож байгаа нь өнөөдөр манай Жени, Изабель энэ подкаста хөтлөж байгаа. Тэ ингээ хүмүүст арга зүгээр түгэж байгаа энэ багш нар тэ. Энийний дараа бол маш их сэтгэл бас хөв чатаар хүлээж авна. Тэгээ вебинараа хийхээр маш олон хүмүүс комент хийж талархлаа илэрхийлнэ. Тэгээ эн чинь бас амар хэрэгтэй л дээ. Урам авдаг шүү. Урам авдаг тийм урам авдаг. Дээрээс нь ер нь ингээд бас яг эндээс бас энэ араас ойлгосон байхаа гэж бодож байна. Бид нэр юмыг яаж хийдгийг ер нь бол ингээд зааж зааварлаад байгаа. Тим подкаст хийх үсээгүй. Яагаад гэдгийг л ер нь бол тайлбарлаж байгаа учраас эндээс санаагаа аваад өөрийнхөө аргаар багш өөрийгөө хөгжүүлээсэй гэснээс биш бэлэн нэрөөсөө ийм арга энийг ингэж хий гэж юусоо заахыг хүсээгүй шүү гэдгийг ойлгосон байгаа. Аяга одоо энэ ширээн дээр аяга байна тий. Энэ аягыг яаж угаах вэ гэдгийг одоо заа тийм үү. За яаж угаах вэ гэдгийг заахад нэг спонж дээр тэгээ нэг аяга угаах шингэнэ хийлээ. Тэгээд нөгөөхийгөө карантасаа усаа гоожуулаа. Тэгээд ингэж угаа. Хожи ингээд удахгүй байгаа сарын. Гэтэл яагаад энэ аягийг угаах хэрэгтэй вэ? Бохирдсон байна. Нэг вирус болсон байна. Дараагийнхаа хоолыг итгэж чамд заваа. Одоо тэн дээр чи бахан бактери үржсэн байгаа. Тийм учраас чи аягаа угаах хэрэгтэй. Гэдгээл заамаар байна шүү дээ. За тэгвэл бид хоёрын ярианаас тий why гэдгийг ойлгоод have to-гээ хийнэ гэдэгт найдаж ийн. За дараагийнхаа подкастаар уулзъя. Сайхан яриа өрнүүлсэн. Бадам цэцэг цагтлаа. Баярлаа. Баярлаа. Баярлаа.